Сэрээрээ босоороо 5 цаг өнгөрсөн байна. 19 дэх өдөр эхэллээ. Өнөөдөр болиулын секцтэй 5 цаг 30 минут гээд сайхан шүл аав хийсэн бахаар нуучаад усанд орчоод хоёр охинтойгоо 1-р сургуулийн секцний дүүнэртээ болиулын бөмбөг пиццагаар дайлна гээд бэлгэнүүдээ аваад 1-р сургуулийн гатаа ирлээ. 6 цаг өнгөрсөн байлаа. За ингээд пиццагаа бөмбөгнүүдээ дасгалын хайрцагнуудаа аваад бин тамирын заал руугаа охтууд бид нар бонд орлоо. За ингээд сайхан хувцас боллоо. Охтууд төвгөл хоёулаа зэрэг сайхан орж ялаа. 50-60 хүүхдүүд секцэн сайхан явж ялаа. За ингээд бэлдсэн хэдэн юмнуудаа бид гурав аваад орлоо. Хоёр охин маань ч гэсэн өглөө хичээлтэй байсан. За ингээд ширээн дээр юмнуудаа тавьчаа шууд л дасгалтаа орлоо. Гүүгээд эхэллээ. Ойролцоогоор заалаа нэг 4-5 тойроод шууд сонголтын дасгал руугаа үндсэндээ орлоо. За 4-5 тойрох бол надад бол нэг сонирм биш болчихжээ. 10 минут гүөх чинь заалыг бүтэн 20 тойрж байсан хүнд 4 тойролт бол нэг 2 минут орчмын л гүйлт гэсэн. За ингээд жоохон амцгалын дасгал хийчээд жинхэнэ нөгөө амтан болдог хоёр тишээ хавсраад гүйлдэг гүйлт маань удахгүй хүлээж байгаа даа гэж бодоод санаа зовжлаа. За ингээд ямар ч байсан нэг сонголтын дасгал дүүнэртэйгээ хамтдаа хийгээд за ингээд 3-7 хоногийн хугацаанд 1-р сургуулийн дүүнэртэйгээ хамтдаа байлаа. За хамт байх боломжоор хангасан орхоо өгчдаа, сургуулийн удирдлагуудаа, мөн бас секцний дүүнэртэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд бид нар хамтдаа сонголтын дасгалаа хийчээд тэгээ ингээд хоёр тийш хавсардаг гүйлт маань одоо жинхэнэ нэг амтан болгодог гүйлт дасгал эхэлж байна. За ингээд энэ маань 15-аар 4 удаа хийж байгаа бүр сүүлдээ бүр бас л амьсгаа эвгүй шүү. За бүр сүүлдээ хамгийн сүүлд нь хоёр тийш хавсраад дээшээ өсөрж байгаа. За энэ бол өстой тамир таслангаа алдчихжээ. За ингээд ямар ч байсан ард нь гарна даа гэд хийчээд сонголтын дасгалаа өөрөө сайхан ингэж хийчээд за ингээд гар дээр нэг 15 сунаачаад дүүнраа бүгдийг зогсоож агаад бяцхан цэцлэгч номоо алдарт бяцхан цэцлэгчаа одоо дүүнэртээ бүгдэнд нь өгөөд за ингээд нэг 5 болиулын бөмбөг авчирсан. За мөн бас энэ дасгалын дөрвөлжин хайрцгаа өгөөд ингээд нэг бүгдэн болиулын бөмбөгнүүдэд дөрвөлжин хайрцгаа дүүнэртээ дурсгаад пиццагаа сайхан идэж хичээлдээ ороорой гэж хэлчихэд 1-р сургуулийнхаа хамгийн сүүлийн дасгалыг дуусглаа. За дараагийн дасгал бол одоо 2-р сургууль уу, 23-24-р сургууль уу бас бодож байгаа цагаан сарын дараа явнаа. За ингээд октоудаа сургуульд нь хүргэж өгчөө. Хөгжмөө чанга дээр нь тавиад хэсэг тавьлаа. За ингээд ажил дээр нөлөө өнжиж байгаа банк руу орж мөн бас Күртгэ метрод экспресс төгсдөө байлаа. За банкны карта зэгцлээ. За энд нэг сайхан болсон гэрт байгаа мөнгөн хуучаа аягнуудаа нэгтгээд өвгүр гэж сайхан газар маш гоё адал явдалтай зураг өгүүлсэн юм сайхан аяг захиалгаар хийлгэлээ. Эндээс яаран одоо VIP дүүнер дээр ирж хичээлээ орлоо. Нэг мэдсэн орой боллоо. Гэртээ ирлээ. 19 өдрийнхөө оройны дасгалаа хийлээ. За ингээд оройны дасгалаа 12 минутаараа сайхан гүйчээд 12 минут ч бас орой өнгөрч байна. Октоудтайгаа хамтдаа дасгалаа хийлээ. За том охин маань надтай хамт дасгал хийгээд за амьсгалын дасгалаасаа эхлээд хийдгэл нөгөө дасгалуудаа ерөнхийдөө хийлээ. За ингээд өнөөдрийг дүгнэн үзэхэд 3-7 хоногийн хугацаанд өөрийнхөө сургууль дээр болиулын секцэнд явхад дэмжсэн 1-р сургуулийнхаа бүх багш нартаа мөн бас дүүнартаа баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр ийхүү одоо завгүй өдөр бол бужигсаар байгаад л ерөнхийдөө өндөрлөлөө дөө. Жин өглөө үдсэн бол 91.3 кг болцсон байлаа. За ингээд нэг энэ 7 хоногуг 80 руу орчих гэсэн чадахгүй юм шиг байна. За ингээд орой хоол идэлгүйгээр нэг сайхан жимс идэ гэж шийдээд амглаа.